Сайн байцгаана уу? Намайг Цэвэндрэгийн Санжаалгам гэдэг Legacy Attorneys хуулийн фирмийн гүйцэтгэх захирал өмгөөлөгч юм байна. Миний хувьд бол бизнес эрхлэгчийн хувьд хамгийн чухал гурван чадвар гэхээр юуны өмнө хүн байх хэрэгтэй л гэж боддог. Бизнес чинь хүнээс хамааралтай. Тэгэхээр тэр хамт бизнес эрхэлж байгаа нэг баг болоод ажиллаж байгаа хүмүүстэй тэр бизнесийн маань үйлчлэгийг авж байгаа хүмүүс аль талаасаа хүнлэг байвал бүх юм болчихно л гэж боддог. Хоёр дахь нь болохоор хүн эх орондоо хайртай байх хэрэгтэй гэж боддог. Бизнес эрхлэхийн эцсийн зорилго нь болохоор эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах, эргээд бас нэг үн удаан үргэлжлэх өв үлдээх тийм зорилго юм болов уу гэж боддог. Тэр үднээсээ алхам бүртээ дандаа эх орноо боддог доо. Гурав дахь нь болохоор том дүр зургийг харахыг хичээдэг. Бизнес эрхэлж байгаа гол зорилго, алсын хараа, эрхэм зорилго бүх юмаа үнцүүлэлтэйгээ өдөр тутмынхаа үйл ажиллагааг уялдуулах хэрэгтэй учраас жанжин хүмүүс хазаахгүй байх юмсан. Подкаст гэх юм бол өмгөөлөгч Бат Утган гэдэг мундаг залуу байгаа. Ялангуяа 10 жилийн хүүхдүүдэд эрх зүйн боловсрол олгох чиглэлээр маш олон хүнд хичээл заасан тийм мундаг буянтай үйлс гэдэг өмгөөлөгч залуу байгаа. Удамжаа өмгөөлөгч маань бас сүүлийн үеийн пробоногийн чиглэлээр их эрч хүчтэй ажиллаж байгаа. Манай Монголын хөлчтэй холбооны гадаад харилцааны зөвлөх хийж байгаа гэж ойлгосон. Энэ хоёр маань нэг хөөрхөн ярилцлага өгсөн бэлээ. Юуны пробоногийн талаар ерөн пробоно гэж юу юм бэ? Тэр подкастыг сонссон маань сүлд ном гэхээр Global Pro Bono гэдэг Cambridge их сургуулиас нэг сайхан ном гаргасан байна. Пробоно гэж юу юм бэ? Яг дэлхийд даяар ямар чиг хандлагатай явж байгаа юм бэ гэдгийг нэг ойлгочих санаатай тийм ном уншсан байна. Мэдээж анхаарах олон зүйл байгаа. Миний хувьд хамгийн чухалчилдаг юм маань болохоор хожимоо айж ичихгүй харамсахгүй тул бүх үйлдэлүүдээ зөв байх. Ер нь зөв хүн бай, бизнесээ зөв эрхлэе, бүх юмдаа зөв бай гэдэг л зарчмаар явж байгаа. Тэгэхээр тэрийг чухалчлал зүгээр юм болов уу гэж бодож байна. JS1 Монгол бизнесийн глобал хэл